Оройн тэр үзэгчтэй улсын их оронд болоод дэлхийд дахин болж байгаа гол үйл явдлаас бэлтгэн өргөдөг цагийн хүрдэн дээлийн хөтөлбөрийн пүр варгийн дугаар эхэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдөр улсын их хурлаар батлагдлаа. Монгол улсын төр 30 их найт төгрөгийн хөрөнгөтэй их тоолгын дүнг өнөөдөр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэвлэх нь мэдээллээ. Хууль ус тээврэгчдийн тоо 3000-д хүрчээ. Үүнээс болж оны эхний 11 сарын байдлаар орон нутгийн зам цөөнгө осол гарч 334 нас орсон байна. Алслагдсан 2 аймагт эмнэлгийн анхан шатны тоног төхөөрөмжийн тусламж хүрэхээр боллоо. Шилдэг оюутнуудад Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээх ёслол өнөөдөр төрийн ордонд боллоо. Японы эцгийн газар эх 4 сард эхлэх санхүүгийн жилийн төсөө 830 тэрбум $аар баталсан байна. Үүнээс 44 тэрбум $-ыг батлан хамгаалах салбартаар зарцуулна. Терроризмын эсрэг өрөндийнхэн Оросын албаны улстай хамтрах нь үр дүнтэй гэж Путин мэдэгдсэн байна. Одоо мэдээллийн дэлгэрэнгүй танилцуулъя. Улсын их хурлын чуулган өнөөдрийн нэгдсэн хуралдаанаараа хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталж дагалдах зарим хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Тухайн хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэж улсын их хурлын гишүүд үзэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдсанаар гэр бүлийн хүрээнд хүний эрх зөрчигддөг, хүчирхийлэл үйлдэгддэг байдал багасах эрх зүй орчин бүрдлээ гэж хууль тогтоогчид үзэж байна. Харин дагалдах зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэх явцад тухайн гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар улсын их хурлын гишүүн Баасанхүү ажлын хэсгийнхнээс тодрууллаа. Гэр бүлийн хүчирхийлэл үлж байгаа этгээдийг аль болох тэр цаад эмэгтэйг аюулгүй байлгахын тулд хооронд нь уулзуулахгүй байх, эсвэл одоо тодорхой эрхийг хязгаарлал явж байгаа асуудал байгаа. Хяналтыг яаж тавихаар зохицуулж байгаа вэ гэдгийг би мэдмээр байна л да. Тодорхой нутгийн орон нутгийн нэвтрэх орохгүй байх, харьцахгүй байх, тэр эд хөрөнгө захин зарцуулах эрхийг хязгаарласан одоо явдаг заалтууд л явж хэрэгжиж байгаа шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх түрүүчийн хуулийн зохицуулалт хэд хэлбэрийн шинжтэй байсан. Харин энэ удаагийн хуулиар бол талуудын хүлээх чиг үүргийг тодорхой зааж өгсөн. Ингэснээр тухайн хууль хэрэгжих боломжтой болсон гэдгийг улсын их хурлын гишүүн Оюун Чимэг тайлбарлаж байна. Энэ хууль бол нийгмийн шаардлага байсан гэдгийг ч эрхэм гишүүн хэллээ. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-т эрэгтэй эмэгтэй хүмүүс ер нь бүхий салбарт улс төр эдийн засаг нийгэм гэд бүх салбарт тэгш хэрэгтэй байх тухай бас үндсэн хуулийн 19-р зүйлийн 1 заасан төрөөс хүний эрх эрхчлөө бүх талаар нь хангах эдийн засаг нийгэм хууль зүй бусад баталгааг бүрдүүлэх эрхчлөг зөрчигтэй тэмцэх хөндөгдсөн эрхийн сэргээх гэх мэт тодорхой заалтууд бол төр үндсэн хуулиараа зааж өгсөн байдаг. Тэгэхээр Монголын төр энэ үүргээ биелүүлж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай энэ хуулиудынхөө нэмэлт өөрчлөлт оруулж байгаад энэ дээр би нэг зүйлийг бас онцлж хэлье гэж бодож байна. Баасанхүү гишүүн нэг эмэгтэй гишүүд гээд их таарч байна. Яг үндэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай энэ хуулийн төслийг хилцэж явах энэ явцад ажлын хэсгийн хуралдаанд нэг ч ирээгүй, энд ороогүй хинэ одоо та энд ирээд эмэгтэй гишүүд рүү ингээд дайраад байна л да. Энэ бас нэг хүчирхийллийн хэлбэр баг. Харин бид энийг гаргахын тулд олон нийттэй хандаж, олон газар уулзаж, ярилцаж, хот хөдөөгөө байж дүүргүүдэд явж энэ хуулийг өнөөдөр гаргаж байна. Улсын их хурл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан гаргаснаар засгийн газарт өндөр хариуцлага ногдож байгааг улсын их хурлын гишүүд сануулж байна. Тухайн хуулийн хүрээнд засгийн газар холбогдох дүрм журмуудыг боловсруулан гаргах шаардлага үүсэх юм. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилт чухал гэдгийг улсын их хурлын дэд дарга нэмд орж хэлж байна. Олон журам батлах, бэлтгэл хангах ёстой. Хугацаа 2 сарын 1 байдаг хэрэгжиж эхэлдэг. Энэ тусгай ажлын хэсэг гаргаж энэ бэлтгэлээ сайн хангаараа гэдгийг зориуд хэлэх ёстой байх гэж бодож байна. Улсын их хурлаас баталсан хуулиар бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагыг чангатахаар болоод байна. Тухайлбал зарим үйлдэлийг зөрчил тооцож захиргааны хариуцлага хүлээлгдэг байх юм. Зарим үйлдэлийг эрүүгийн хэрэг үүсгэж 20 хал оноодог байхаар зохицуулт хийгдээд байна. Монгол Улсын шадар сайд хөрөлсөх шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр хэрэглэгчийн мэдээллийн 1284 төвийн нээлт болсон байна. Шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газраас сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад анхаарах шаардлагатай байгаа асуудлуудын талаар шадар сайдад танилцууллаа. Нэгдүгээрт нь одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг бол боловсруулан улсын их хурлд өргөн мэдлүүлж батлуулах, хоёрдугаарт нь одоо өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах, за зар суртахууны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулах, за мөн одоо зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөл боловсруулан батлуулах. За дараагийнх нь слайд нь
За Монгол Улсын засгийн газрын 2016 оны 233 дугаар одоо тогтоолоор батлагдсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах. Санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар хойш тавьж болохгүй ажлууд энэ байгууллагууд олон байгааг шадар сайд онцлоод гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулахыг сануулсан юм а. Байгууллагуудаа хэрэгжиж байгаа гадаадын төсөл хөтөлбөрийн үр дүнг дэвшлүүлэх, дотоод санаачлагаа нэмэгдүүлж, гадаад харилцаагаа өргөжүүлж ажиллахыг бас та бүхэндээ үүрэг болгож байна. Өнөөдөр дотоод нөхцөл байдал хүнд байгаа гэж би та бүхэнд түрүү хэлсэн. Эдийн засаг, санхүүгийн асуудал, төсвийн асуудал одоо хүндхэн байна. Тийм учраас бид нар бол ажиллаа явуулахын тулд гадаад талдаа хамтарч ажиллах хэрэгтэй. Гадны ижил төстэй байгууллагууд болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын байгууллагууд руу та бүхэн маань санаачлал гаргаж хамтарч ажиллаад ийм өргөн боломж та бүхэнд бас байгаа гэж ойлгож байна. Өнөөдрөөс эхлэн хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж эхэллээ. Уг төвийг байгуулснаар утсаар гомдол мэдээлэл өгч байгаа иргэдэд зөвлөгөө зөвлөмж өгч өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх нөхцөл боломж бүрдэнэ. Мөн иргэд өөрийн биеэр уг төв дээр ирж гомдол мэдээлэл өгөх боломжтой болж байгаа юм байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчөд байгаа бүх эд хөрөнгө барилга байгууламжийг тоолж бүртгэжээ. Улсын эзэмшилд 17 их найд 151 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө бүртгэгдэж 194 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлгүй 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө дутагдсан гэсэн дүн гарчээ. Төр өмчөө 4 жилд нэг удаа тоолж бүртгэдэг 2012 оны тооллоготой харьцуулахад төрийн өмчөд байгаа хөрөнгө 1.8 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Улсын нэр дээр байгаа барилга байгууламж эд хөрөнгө эзгүүлдэг үргэлхэн ханддаг байдал их байна. За тухайлбал өнгөрсөн 4 жилийн хугацаанд орон нутгийн хөгжлийн сангаас 442.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн ч 31.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь хаашаа орсон нь тодорхой бус байна. 200 гаруй төсөвт байгууллага байна. Тэгээд өөрийн гэрчилгээ байхгүй, улсын бүртгэл байхгүй. Тэгсэн мөртлөө тамгатай тэмдэгтэй данстай мөнгө зарцуулдаг. Улсын бүртгэл бүртгүүлээгүй, гэрчилгээ байхгүй. Тэгсэн мөртлөө данстай, тамгатай тэгээ мөнгө зарцуулдаг. Тэгээ орон нутгийн санхүүжилт төслийн нэгж, орон нутгийн жижиг нэгжүүд төслийн нэгж, манайхан чинь төслийн нэгж нэг байгууллага юм байгуулдаг ч тийм. Энэ шинээр байгуулад 4 жилийн дотор буцаагаад одоо татан буулгачдаг. Энэ тогтолцоог үл төрөөс нэлээд анхаарахгүй. Энэ зүгээр нэг хэсэг мөнгө угаагаал тэгээд бошуухан татан буулгаад алгуулгачдаг. Ийм нэгжүүд нэг ийм нэг цоорхоо том цоорхоо байна. Улсын хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг эхлүүлсэж дуусаагүй 800 гаруй барилга байгууламж байна. Үүний 317 төрийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн бол 520 гаруй байгууламжийг орон нутгийн хөрөнгөөр барьж эхэлсэн ч санхүүжилтэн зогсжээ. Үүнээс гадна төрийн хөрөнгөөр барьж байгуулсан ч ашигладгүй олон байгууламжийг нэрлэж болно. Жишээ нь улсын хэмжээнд 89 орчим тэрбум төгрөгөөр баригдсан 8720 гаруй худаг байгаагийн 10% нь буюу 870 гаруй худаг нь ашигладгүй болохыг тогтоожээ. Энэ мэт өргүү зардал олон байгааг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн наран ирэлхийллээ. Төрийн өмчийн байгууллагууд дээр дутагдсан маргаантай бүртгэлгүй хөрөнгүүд нэлээд гарсан. За дутагдсан хөрөнгө нь бол төрөл бүрийн шалтгаанаар дутагдсан байдаг. Шатсан, хулгайд алдсан. Тэгээд одоо авчирч өгөөгүй гэдэг юм уу. За энэ дотроос бас нэлээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд явж байгаа материал тохиолдлуудыг бол хууль хяналтын байгууллагууд шилжүүлсэн. За зарим нь шийдвэр гарахаас өмнө буулгаж нураасан байд юм уу, тэ акталж устгасан шийдвэргүйгээр тэр нь санхүүгийн тайланд бүртгэлтэй хэвээрээ явж идэг, тэ ийм тохиолдлууд гарсан, нэрсийн чагсаалтаараа гарсан байгаа. Төрийн байгууллагууд нэг 15860 орчим машинтай байсан. Гэтэл 16 одоо 4 жилийн дараа 25679 9800 гаруйгаар одоо нэгжээр техник нэмэгдсэн байна. Энийг шинжлэх тухай одоо эх оны 1-р сарын одоо сарын дараа бараг засгийн газарт оруулна. Энэ хэмжээний машин техникийн дагаад жолоочийн цалин, сэлүүгийн одоо зардал, бензин шатхууны тос тослогоо матан зардал, гаражийн зардал, тэгээд хушлахын зардал, одоо гангарааны зардал гэдэг юм ингээд энэ олон машин гэсэн дагаад маш хэмжээний зардал гардаг. Улсын өмчөд байгаа бит хөрөнгийн 33% нь барилга байгууламж, 29% нь тоног төхөөрөмж, 12% нь дуусаагүй барилга, 11% нь автозам гүүр, 8% нь тавилга эд хогшил бусд хөрөнгө байна. Цаашдаа концессийн гэрээр бий болж байгаа хөрөнгийг төрийн өмчөд бүртгэх, төрийн байгууллагуудын ашиглах суудлын автомашины тоо төрлийг шинжилэн тогтоох, дутагдсан хөрөнгө бүртгэлгүй үлдсэн болон маргаантай байгаа эд хөрөнгийн зөрчлийг арилгаж, арга хэмжээ авах зэрэг асуудлыг засгийн газраас шийдвэрлэх хэрэгтэй байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн 1700 гаруй осол гарч 340 хүн нас баржээ. Эдгээр нь бүгд орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхиснаас үүдэлтэй байна. Тиймээс амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд хууль бусад тээвэрлэлтээс сэргийлэх уриалгыг зам тээврийн хөгжлийн яамнаас гаргалаа. Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар нь хяналтгүй тээвэрлэлт гүйцэтгэхдээ авто тээврийн хэрэгслэр ачаад зорчигч тээвэрлэх дүрмийг зөрчин, зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслэр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргадаг. Тиймээс энэ нь орон нутгийн замд гарч байгаа ослын шалтгаан болдог. Хамгийн гол нь цаг хугацаатай уралдахаас илүү алтан амь эрүүл мэндэ эрсдлээс хамгаалах нь чухал гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэйг хэлж байна. За ингээд ирэхээр иргэд маань энэ нийтийн тээврийн үйлчилгээ их удаан явдаг. За энэ хувийн машин цугаад явах дээр их хурдан очичдаг гэдэг ийм сэтгэхүйгээр энэ үйлчилгээг их сонгож байна. Тэгэхээр энийг 20-30 минутын хурдыг бити харгалзаж үзээч те. Энэ тээврийн хэрэгсэлд сууснараа таны амнаас бол ямар ч баталгаа байхгүй те. Өнөөдөр жишээ нь тэр хуваараа явж байгаа тээврийн хэрэгсэл маань замдаа осолд ордог юм уу? Ямар нэгэн байдлаар цагаагаар техникийн саатлаас болоод зогслоо гэхэд тэрэнд тусламж дуудах гал таньдаг мэддэг хүнээ утасд нь дуудана. За нөгөөх нь одоо хаанаас ирэхийн те цаг хугацаа их орно те. Хот хоорондын зорчиг тээврийн бүртгэлийн карт авч мэдээллийн санд хамрагдсан тээврийн хэрэгслүүд 1000 орчим байна. Гэвч зорчигчид хулгайн тээврийг илүүтэй сонгож байгаагаас болоод суудал дүүргэлт хангалтгүйгээр үйлчилгээнд гарсаар байгааг авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга ярьлаа. Суудал ашиглалт өндөр болоод ингээд хулгайн тээврт хүн суух нь багасаад ингээд ирэх юм бол манайх 30 минутын зайтай явдаг 30 минутын зайтай юмыг ойртуулах. Цагийг 1 цагийн зайтай явдаг бол 30 минут ч юм уу 2 цагийн зайтай явдаг цаг 1 цагийн зайтай явдаг болохоор ийм давтамжийг бол өөрчилж зохион байгуул бүрэн боломжтой. Цаашид орон нутгийн тээвэрлэлт эрхэлж байгаа тээврийн хэрэгслүүдийн 5 дахь үйлчлэгийг сайжруулахаас гадна үн тарифыг нь ч хямдруулах байдлаар аль болох зорчигчид өөрийн эрэхгүй албан ёсны баталгаа тугнааг сонгож байх тал дээр анхаарах болно гэдгийг тээврийн салбарынхан хэлж байсан юм. Манай мэдээллийн хөтөлбөрийн дараагийн багц мэдээллийг хүлээн авна. Шилдэг оюутнуудад Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гардууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг оюун ухаан, хичээл зүтгэлээр дайчлан, сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гарган суралцж байгаа оюутнуудад мэргэжлийн ур чадвар, сурлагын амжилтыг нь чухалчлан олгосон байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн Сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа хошуучилж байгаа шилдэг 30 оюутан ерөнхийлөгчийн нэрэмжит чагнал гарлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр оюутан залуусын хичээл зүтгэл, эрдэм оюуныг урмаар шагнаж, зорилго тэмүүлэлтэнд ташуур өгч байна гэж тэтгэлэг гардуулах ёслолын үеэр ерөнхийлөгчийн тамгын газрын дарга баяр сайхан онцоллоо. Шилдгээр шалгарсан оюутнууд улс их орон болон гэр бүл хамт олонныхоо өмнө илүү хариуцлага үүрч байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм а. Энэхүү тэтгэлэгтээ ирж буй одоо тэрхүү хариуцлагыг өрөөд ямар ч байсан би бол Монгол Улсын их сургуульд Монгол Улсын зах зээл маань өөрөө ямар байна гэдэг илүү ойр талаас нь судлах үүднээс бол сурсан. Тэгвэл амьдрал дээр яг ямар байдгийг байна гэдэг талаас нь судлаад үүний дараа болохоор 2-3 жилийн дараагаас бол гадаад руу явж туршлага хуримтлуулах бас бодолтой байгаа. Тэгвэл гадаадын улс орноос бол Монгол улс бол яг ямар хөө төвшөнд байна вэ? Юу суралцах ёстой вэ гэдэг тал дээр илүү төлхөө одоо анхаарч ажиллана. Тэрний дараа бол мэдээж их орондоо эргээд энэхүү хоёр туршлагаа бол нийлүүлээд хуримтлуулад мэдээж санхүүгийн салбартын дурд одоо хөрөнгөний зах зээлийн салбарт илүү төлхөө ажиллах сонирхолтой. Солонгосын 10 жилийн тэр тусмаа Тэгүү хот дахь нийтдээ 10 жилийн сургуулиудад Монгол улсын тухай тийм хөтөлбөр танилцуулах тийм хөтөлбөрт оролцож Монголын соёлыг бас тэр орны хүүхдүүдэд Монгол улсын талаар дэлгэрэнгүй болоод товч мэдээллийг өгч тэр хүүхдүүд Монгол улс гэдэг яг ямар улс гэдгийг хүүхдүүд нь хэрхэн өгчөж байгаа талаар илүү дэлгэрэнгүй ярьсан. Энэ жил ихэд ер нь оюутны лигийн аваргыг авсан. Сагсан бөмбөгийн төрлөөр тэгээд бусад бас 21 аймгийн үндэсний лиг болон бусад сагсан бөмбөгийн тэмцээнүүд өндөр амжилт гаргасан. Олон нийтэд зориулсан ерөнхийдөө бүх одоо их сургуулийг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулжсэн. Мөн түүнээс гадна одоо эрдэм шинжилгээний ажил хийж одоо судалгааныхаа үр дүнг ер нь бол олон улс төвлөрүүлж ирсэн. Тэгээ мөн улсын болон одоо олон улсын тэтгэлгүүдийг авч ирсэн.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж байгаа Интерпренер 2016 шагнал гардуулах ёслолын ажиллагаа яг одоо болж байна. Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг энэхүү шалгуултаас Чимэт лам одоо ярнаар шууд дамжуулна. Орой мэнд хүргэе Монголын мэдээ сувгийн шуурхаас сурвалжлах хэсэг яг одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зохион байгуулагдаж байгаа. Интерпренер 2016 одоо шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах одоо энэ үйл ажиллагаанаас үзэгч та бүхэнд мэдээлэл хүргэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр Голомт банкны хувьд энэ одоо энэ жилийн интерпренероос ямар шагналыг ямар одоо үйл ажиллагаагаараа ер нь бол банкны салбарт Голомт банк бол бас олон шинэлэг үйлчлэгийг нэвтрүүлдэг юм онцлогтой бас салбар байна. Бид нар энэ жил 2016 он Зиска кредит картыг нэвтрүүлснээр инновац нэвтрүүлж гисэн энэ шагналыг авлаа. Тэгээд Зискартыг бол одоо нэлээд зах зээл дээр нэлээд мэдэгддэг болсон. 5 сая төгрөг хүртэлх эрэхтэй 45 хоног хүртэлх одоо хүүгүү ашиглаж болох юм дараа төлбөрт карт гэж явж байгаа. За тэгээ нөгөө нэг онцлог нь юу вэ гэхээр Зискарт руу зөвхөн салбар дээр очиж орох биш. Хандалт нь яаж байгаа вэ гэхээр гар утаснаас төлбөрөө хийнж болох нь вэ? Иргэн төлөлтөө гар утаснаас хийж болох нь вэ? Интернет банкнаас бас яг төрний дурдсан үйлдэлүүдийг хийж болно. Тэгээд салбараасаа мэдээж хийж болно гэдэг ингээд ийм бас хажуугаар нь технологийн одоо сувгуудаа нэмж хүчтэй оруулж өгсөн. Тэгээд зээлийн үйл ажиллагааг одоо иргэдэд болон хэрэглэгчдэд илүү одоо тийм нэг хэрэглэгчдэд илүү амар хялбар болгосон ийм үйлс нэвтрүүлж бидний шагналыг авлаа. Тэгэхээр бас нэг одоо шилдэг аж ахуйн нэгж бол яхааргүй номин одоо компани байгаа. Тэгэхээр яг номин бол энэ жил ямар амжилт үзүүлв? Ер нь бол жил болгон л бас шилдэг аж ахуйн нэгжийн тоонд зарлагдчихэдэг ийм компани. Тийм ээ, номын хойлтон компани бол одоо энэ 20 жилийн хугацаанд дандаа шилдэг 10 шалгарч ирсэлтэй. Тэрний дотор одоо 4 удаа шилдэг компаниар шалгарсан. За энэ жил номингийн гаргасан амжилт гэх юм бол нийт борлуулалтын хэмжээ 5% өссөн байна. Ингэснээр одоо улсын төсөвт оруулдаг одоо төсвийн орлогыг одоо нэмэгдүүлсэн гэж ингэж хэлж байна. За тэрнээс гадна компани нэгдсэн удирдлагын тогтолцоог одоо группийн хэмжээнд ISO 9001, 18001, 14001 стандартуудыг одоо амжилтаар нэвтрүүлж бас технологийн ERP систем, санхүү бүртгэлийн програм хангамж, хэрэглэгчдийн санал гомдлыг хүлээн авах үүлэн технологи суурилсан нэгдсэн дуудлагын төв зэргийг нэвтрүүлж байгаа нь олон улсын одоо жишгт хүрэх ийм хэмжээнд болж байгаа гэж одоо бид нэр үзэж байгаа. Тэгэхээр 20 жилийн турш зохион байгуулагдаж байгаа Интерпренер шилдэг аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийг шалгаруулах энэ удаагийн одоо үйл ажиллагаа бол шилдэг 10 компанийг шалгаруулсан байгаа. Шилдэг компаниор бол өгөөж чихэр бов компани шалгарсан бол шилдэг 10 компани бол Апо бишрэлт дархан одоо номин зэрэг одоо сая бидний ярилцлагаас энэ компаниуд багтсан байгаамаа. Тэгэхээр бид энэ тухайн мэдээллийг маргааш орой цагийн үр хөтөлбөртөө дэлгэрүүлэн өргөх болно. Ер нь Монголын бизнес эрхлэгчид хэрхэн амжилттай явж байна вэ? Монголын бизнес эрхлэгчид ямар зүйл дээр асуудал байна вэ гэдээ бид бас тодорхой асуудлыг хөндөж дараагийнхаа сурвалжлагаар үзүүлэх болно. Дараагийн мэдээлэл өргөе. 1930, 1940-од онд монголчуудын дунд хил дамсан томоохон нүүдэл суудал болж өнгөрсөн. Тодруулбал нутгаас нь дөрвсөн гэж ярих нь вэ. Тэгвэл түүхэн ном судалгаанд энэ үйл явдлыг орхидуулсан байдаг учраас энэ талаар дэлгэрүүлэн судлах нь чухал гэдгийг судлаач Эрдэмтэд онцоллоо. 1930-ад оны ихээр Өмнө говьд, Орон говь, Баян хонгорох говь алтай ховд зэрэг аймгийн ойролцоогоор 4000 гаруй хүн нутаг орноосоо дөрвөн хил даван нүүжээ. Харин 1945 оны чөлөөлөх дайны үеэр хилийн чандад гарсан тэдгээр иргэдийг буцаан хураан авчирсан байна. 1920-ад оны сүүлчээс зүүнтнүү засгийн эрхэнд гарч ийн ард түмний сэтгэл санаа огт нийцээгүй бодлого явуулж энэнийг одоо ард түмэн эсэргүүцэж энэ дөрөв хөдөлгөөн гарсан юм байна. Бурхны шашныг одоо авчин боосон. За тэгээд одоо 28-29 онд сонгот гарахын хассан. За тэгээд одоо нөгөө хөрөнгө чинээтэй улсуудын хөрөнгийн хурааж тэгшилсэн. За ингээд хамтрал коммун байгуулсан. Тэгээд энэ бүгд юмнуудыг ардууд одоо энэ хэвсэн ёс
ажил амьдралын хэв маягийг эвдэгтэй зэрэг ард түмэн дургуйцээд тэгээд төр засагтаа бас зөх хэмжээгээр хэлээд байсан. Тэгээ энэний төр засаг хүлээж авалгүйгээр ингээд моохорлаа зүтгээд байсан. Өнөөдөр хил дамнсан нүүдэл суудал шалтгаан үр дагавар сэдвт эрдэм шинжилгээний баг хурал болсон. Энэ үеэр эрдэмтэн судлаачид тухайн үеийн нөхцөл байдал хил дамнсан нүүдлийн талаарх хээрийн судалгааны үр дүнг ярилцсан юм а. За ер нь бол яг 1930-аад оны ихээр өрнөсөн одоо дөрвөн хөдөлгөөн гэж ярьдаг тийм ээ. Монгол бүгд найрамдах Монгол Ордоцоос уршаа өвөр Монгол руу дөрвж гарсан энэ хөдөлгөөний талаар бол нэлээд судлаачид судалсан байдаг. Гэхдээ чухам одоо энэ хөдөлгөөний одоо уршаа гарсан хүмүүсийн амьдрал, хувь заяа юу болсон, дараа нь тэр улсууд хаагур нутгалж байгаад хаана яаж амьдарч байгаад тэгээд Монголдо буцаж ирсэн юм уу, ирсэн бол эзээ ирсэн ирээд хаагур амьдарч исэн гэх мэт энэ олон асуудал бүрхэг байсан. Тэгэхээр өнөөдрийн хурал дээр энэ өмнө судлагдаагүй энэ асуудлуудыг одоо архивын баримтанд толгуурлаж ярилцах юм онцлогтой ач холбогдолтой. Тэгвэл нутгаасаа дүрвсэн энэ явдал үзэл сурталын давалгаанд өртөж түүхэн хуудаснаа тодорхой дурдаагүй байдаг. Тиймээс энэ асуудлыг эргэн харж үнэн бодит байдлыг баримтад нэвтрүүлэг болгон эх 28-29-ний өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн телевиз олон нийтэд үзүүлэх юм а. Ингээд 2 бүлэг баримтат кино хийх гэж бол 5 аймаг, за тэгээ бүгд найрамдах Энэтхэг улс, бүгд найрамдах Хятад улсын Шинжаан угар ингээд ийм одоо газруудаар бас үлдсэн түүхийн гэрчүүдийг амжиж зургийг авч үлдээх ийм гол зорилгоор бол эхлээд яриагаа түүж эхэлсэн юм а. Ингээд нийт бол 52 гэрчийн яг тухайн үед одоо хүүхэд байхдаа гараа явсан тухайн одоо нүүдлийн их замын үлдэгдлийг, түүхийг аав ээжээсээ сонсож ингэж түүхээ авч үлдсэн ийм 52 гэрчийн яриаг цуглуулж чадсан. Цаашдаа энэ нүүдэл суудлын талаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Ингэснээр хойч үедээ үнэн бодит түүхийг үлдээнэ гэж судлаачид хэлж байсан. Бүгд найрамдах Энэтхэг улсын хилийн асуудал эрхэлсэн дотоод хэргийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид манай улсад альчилж байна. Төлөөлөгчид өнөөдөр манай улсын хууль зүйн дотоод хэргийн яамны төлөөлөлтөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд хийгдсэн протоколд гарын үсэг зурх юм байна. Бүгд найрамдах Энэтхэг улсын хилийн асуудал хариуцсан дотоод хэргийн дэд сайд Санживаны Кути тэргүүтэй Монгол Энэтхэгийн дотоод хэргийн яам хоорондын хилийн асуудлаар хамтран ажиллах хамтарсан хорооны удирдах зөвлөлийн төлөөлөгчид манай улсад энэ сарын 21-ээс 24-ний хооронд альчилж байна. Хамтарсан хорооны удирдах зөвлөлийн төлөөлөгчид анх дугаар уулзалтаа өнөөдөр хийж цаашдаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэх чиглэл протокол гарын үсэг зурлаа. Хил хамгаалах байгууллагын албан хаагчдыг сургах талаар бол маш тодорхой тохиролцоон төрлөө. Энэ нь бол тактикийн болоод хилний ийм сургалтуудыг бол богино урт хугацаагаар зохион байгуулах юм байгаа. За энэ нь бол одоо Монгол Улсын хилийн албан хаагчдыг бол инкийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход бас бөхөм үзүүлнэ гэж бид найдаж байгаа. Хил хамгаалах салбарын хүний нөөцийг чадварчуулах чиглэлд бид хамтарч ажиллахаар боллоо. За тэр дундаа мэдээллийн технологи, гадаад хил, хилийн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалтад хамруулахаар болж байна. За уулзалт бол үр дүнтэй болсон сэтгэл хангалуун байна. Монгол улсад айлчж байгаа бүгд найрамдах Энэтхэг улсын дотоод хэргийн дэд сайд Санживаны Кунтиг хууль зүйн дотоод хэргийн дэд сайд энх баяр хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар талууд хууль зүйн дотоод хэргийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Нийслэл хотоос аслагдсан баруун аймагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдaltaй байдаг. Тэгвэл өнөөдөр Япон улсын засгийн газрын бусалт хүй тусламжаар эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах төслийн хүрээнд 2 аймагт эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа. Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар за орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл 2 жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд за өнөөдөр Өвөр Хангаа, Говь Хайлтай аймагуудад за нийт тус бүр одоо 3 сая долларын өртөгтэй ийм эмнэлгийн тоног төхөөрөмж өгж байна. Үзлэг ажиллагаа явуулах шаардлагатай тоног төхөөрөмж байдаг. Ийм эмнэлгийн хэрэгслийн дутагдaltaй байдлаас болоод заавал аймаг руу явдаг, аймагаас хот руу явдаг ийм байдал байгаа. Энэ байдлыг суманд нэмжлэх боломжтой хэмжлэхүүдээс энэ онцлогооны болон эмчилгээний зарим тоног төхөөрөмжүүдийг нийт Говьтай аймгийн 18 суманд өгж байгаа. Энэ бол энэ хэрээр бас эмнэлгийн үйлчлэгийн ард директор руу ордог
хангас шатанд дэмчилж болох үз. Тийм өвчин онцлог боломжтой өвчнийг бол тэнд нэмс газар дээр нь шийдвэрлэх явах юм боломжийг ус бүрдүүлж байгаа. Гуултай аймаг өөр онцлогтой. Нутаг дэвсгэрийн хувьд том төвөөс хаслагдсан зам харгүй харьцангуй сул хөгжсөн учраас энэ эмнэлгүүдэд бол тодорхой тооны тоног төхөөрөмж бусад машин техникийн хэрэгцээ бол байнга байгаа. Энэ үгтийг үе шаттайгаар шийдэх ёстой. Одоо нэг аймагт ангид 7 тэрбум гаруй 3 сая гаруй долларын хөрөнгө оруулалтаар хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг өнөөдөр бол хүлээлгэж өгч байна. Энэ бол 10 гэдэн 15-6 сумд бол хэрэгжинэ. Тэгээд дээрэс нь бол энэ чинь маш орчин үеийн. Одоо жишээл манай бүсийн онцлогооны төв буюу аймгийн эрүүл мэндийн газарт их ховор байдаг ийм тоног төхөөрөмжүүд өгч байгаа шүү дээ. За тэгэхээр эдийн засаг хүндэрч жижиг дунд бизнес эрхлэгчдийн ажлын байр хомигдож байна. Гэхдээ аргыг нь олбол эдийн засаг хүндрэлтэй үед ч ажлын байр бий болгох боломж байна. 10 дугаар хуралд байрлах Саппоро худалдаа үйлчлэгний төвийн автобусны буудалдаа зэрэгцээ байрлах энэ газарт ойр хавийн согтуу хүмүүс цугларсан өнгө уцанж муутай нэг давхар барилга байжээ. Харин өнөөдөр энд 3 давхар тоглог ажлын байр бий болсон байна. Буурин дээр 1-р давхартаа үйлдвэрлэл, харин 2-р давхарт нь залуучуудын чөлөө цагийг өнгөрөх боломжтой бол 3 давхар нь бяцхан үйлчлүүлэгчд хамаатай. 40 гаруй хүнийг ажлын байраар хангасан Монкекийн энэхүү бизнесийн шин шийдлэр ажлын байраа өргөдгсөн байна. Яг энэ 15 жилийн хугацаанд бол мэдээж уналт одоо сэргэлтийн үе байсан. Энэ өөрөө зах зээл нь бас тийм ч том цар үрдээ зах зээл яг биш хүний одоо улсын одоо нийслэл хотын хэмжээнд ч юм уу тийм ээ. Ингээ бодоход яг тухайн үед бол яг бас шантархч үе байсан. Ер нь бол хүн аливаа юмд л тууштай хандах нь бизнест бол тийм ээ. Гол чухал зарчим дээрээс нь яг итгэлцэл байх хэрэгтэй. Эгчийнхээ эрхэлж байсан нарийн боовны цэхэд ажиллаж байсан нь түүнд өнөөдрийн эхлэлийг тавьж бизнесийн шинэ гарааны эхлэл болжээ. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь хүмүүсийн аз жаргалтай мөч бүхэнд хамт байдаг нь тэдний ажлын онцлог юм аа. Ер нь бол бизнес эрхэлж байгаа хүн ашиг харахаасаа илүү тий бизнесийн онцлогийг тухайн хүн төрөж байгаа тэр зүйлээ олж харах нь хамгийн чухал байдаг л да. Хүнсний салбар бол яг аргагүй хүн амын эрүүл аюулгүй байдалтай холбоотой стратегийн салбар. Тиймээс ч тус үйлдвэрийн түүхий эд болох улаан буудаага өөрсдөө тариалдаг. Цаашдаа гурилын жижиг үйлдвэртэй болох мөн дүүрэгтэн өөрийн нэрийн бүтээгдэхүүнийхээ салбарыг нээх зорилгыг тавьсан байна. Ажлын байр нэмэгдүүлэхэд эдийн засгийн энэ хүнд үед бизнесийн зөв шийдэл хэрэгтэй гэж тус компанийн хэлж байна. Эрүүл хооллолт зөв зуршлыг манай өвөг дээдэс сайн мэдж баримталдаг байсан. Тиймээс олон төрлийн өвчнөөс өөрсдийгөө сэргийлж чаддаг байжээ. Энэ ухаан өнөөдөр бидэнд хэрэгтэй байгааг шимт хичээлийн зөвлөх багш Инг сайхан ярьж байна. Тэрээр илүүл жинтэй хүмүүс зориулж Монгол хоолны жор боловсруулсан байна. Эрт дээр үеэс баримталж байсан монголчуудын хооллолт, хүнсээ бэлтгэх арга ухаан өнөөгийн дэлхийн бүх хүмүүст хэрэгтэй болоод байгааг энд ирсэн хүмүүс хэлж байна. Учир нь ямар нэгэн юм тан хэрэглэхгүйгээр хоолноос зохих шимт хичээлээ авч өөрийгөө өвчнөөс өрчлөн сэргийлдэг ухаан байжээ. Ямар ч өвчнийг идэж байгаа хоолоор эмчлэх боломжтойг манай ард түмэн сайн мэддэг байсан. Харин энэ ухааныг өвлсөн мэддэг хүн орчин үед цөөхөн байгаа юм аа. Илүүдэлчин гэдгийг бол мэдээд байдаг. Тэгээ илүүдэлчингээ хаяна гэдэг бол ерөөсө жин хаяхна гэж бодоод байдаг. Тэгээ жин хаяхын тулд бол Америкт ивэх ч юм уу, Европт ивэх ч юм уу, эсвэл Азийн аль нэг орных ч юм уу те жин одоо огцом хаях эдэргээд ийм диет гэж ярьдаг штэ. Тим дэглэмүүд бол их байдаг те. А гэтэл тэр болгоноос онцлог ганц юм юу гэвэл бид бол өвөг дээдсийнхээ өөрсдийнхөө яг зөв хооллолтын тэр сайхан үндсийг олж авсан. Баргийн хоолнд байхгүй витаминууд бол манай шар тасанд байдаг юм байна. А, К, Е витаминууд байдаг учраас хамгийн наад зах нь одоо цэсний үйл ажиллагаа, хотоод эзний үйл ажиллагаа. За тэгээд ер нь бол хүний нүдний гал цог гэж гадаад гоо сайхнаас ч гэсэн маш их үр дүнтэй сайхан зүйл гэдгийг бол бид нар мартсан юм байна. Өглөө бүр шагаан чинээ шар тас хүлхээд байхад
таны дотор гэдс ходоод зөвс хэвийн ажиллахаас гадна мартах зөнөх өвчнөөс урьдсан сэргээлдэг юм байна. Мөн хоньны сүүлэнд бусд хүнсэнд байдгүй хүний биед хэрэгтэй амин дэм байдаг. Үүнийг монголчууд эрт дээр үеэсээ мэддэг байсан учраас хүүхдүүдэд сүүл өгдөг байжээ. Нийтээрээ хоол хүнсний шим тэжээл гэж яригдж байгаа. Тийм болохоор манай Монгол хоолнд энэ нэмэлт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авах гээд байгаа ч юм уу ямар нэг энэ тэндээс эрэлхийлээд байгаа бүх шим тэжээлүүд манай Монгол хоолнд байж байдаг. Тийм болохоор Монгол хоолой тэнцвэртэйгээр өдрийн одоо хүн ер нь өдөрт нийт идэх хоолныхоо 30% нь өвгтөөс 30% нь уураг 40% нь нүрс ус авах ёстой. Тэгтэл манай баг одоо ингээд бүхий л хоолнуудыг тэнцвэртэй өөрснөө хийгээд бүтээж чадах юм бол бүх хоолнд маань энэ шим тэжээл нэг аяханд бүгдээрээ багтдаг учраас л бид нар одоо хоолны жорыг бичиж өгч хүмүүсийг эрүүл амьдралын хэм маягт оруулж байна да. Одоо илүүдэлжин таргалтын тухай хүн бүр ярьдаг болсон. Үүнийг дагсан олон төрлийн өвчин бий болж байна. Энэ үед монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж заншсан хүнсээ бэлтгэх ухаан, хоолтын зөв дадлах хэрэгтэй гэдгийг тэрээр зөвлөж байлаа. Хугацаанд дууссан хүнсний бүтээгдэхүүнийг ууттай бэлгэнд хийж худалдаалж байгаа зөрчил олон гарсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллага энэ сараас эхлэн улс орон даяар шалгалт хийж одоогоор 850 гаруй зөрчил илрүүлжээ. Иргэд хүүхдэд зориулсан ууттай бэлгэнд юу орсныг харахаас за хугацаа нь хизээ дуусахыг тэр бүр анзаардаггүй. Үүнийг зарим бизнес эрхлэгч овжин ашиглаж чанар аюулгүй байдлын баталгаагүй амттанг худалдаалж байжээ. Оросын албаны улсад үйлдвэрлэсэн Алинка тэр Казахстан улсад үйлдвэрлэсэн Тофик гэдэг ундаа болохоор зэрэг Баян Өлгийн аймагт ийм төрлийн хугацаанд дууссан шаардлагагүй бүтээгдэхүүнүүд ян шалгалтын явцад илэрсэн байна. За Улаанбаатарт бол одоо саруул худалдааны төвд зарж байгаа бас одоо хадгалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд энэ хүүхдийн бэлгэнд орсон худалдаалж байгаа ийм зөрчлүүд илэрсэн байна. Бар судалгааны төв дээр бас одоо хадгалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг зарж байгаа тийм зөрчлүүд бас илэрсэн байна. Мэргэжлийн хяналтын 5 байгууллага 4 албан тушаалтанд 40 гаруй иргэнд нийтдээ 7.1 сая төгрөгийн торгуул ногдуулжээ. За гарал үүсэл нь тодорхойгүй хугацаанд дууссан бүтээгдэхүүнийг эргүүлэн таталт хийлгсэн байна. Гадаад өнгө үзэмж чанараа аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон байна уугүй гэдгийг тодорхой хэмжээгээр өөрснөө үзээд шалгаад тэгээ худалдаж авах хэрэгтэй. За ямар нэгэн одоо зөрчил илэрх юм бол шууд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагатай мэдээлдэг 1286 гэдэг аймаг орон нутгад ч гэсэн 24 цагаар бид нар жижүүр хийж ажиллана. Баяр төгсөн энэ үед бялуу үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ он сар тавьдаггүй. За бүр зарим нь ирээдүйн он сар тавьсан зөрчилж илэрчээ. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд иргэд өөрсдөө давхар хяналт тавих хэрэгтэйг анхаарууллаа. Бид та бүхэнд өнөөдөр үлдгэсэн дотоод үйл амьдралын мэдээ танилцууллаа. Одоо та бүхэн дэлхийн мэдээ хүлээн авна уу? Орон дөргийн үзэгчдээ дэлхийн мэдээ танилцуулъя. Японы засгийн газар ирэх 4-р сард эхлэх санхүүгийн жилийн төсвийн төслийг хэлэлцэн баталсан байна. 2017 оны төсөвтөө 830 тэрбум Америк доллар тусгасан байна. Үүнээс 44 тэрбум Америк долларыг батлан хамгаалах салбарт зарцуулахаар болжээ. Хэрвээ энэхүү одоо төсвийн тухай төслийг парламент нь хэлэлцээд энэ хിവэр батлах юм бол энэ оны төсөв Японы батлан хамгаалах салбарын хамгийн өндөр дүнтэй төсөв болох юм. Япон улс сүүлийн 4 жил батлан хамгаалах салбарын зарлаа тасралтгүй нэмэгдүүлж байгаа юм. Япон улс умарч солонгосын Пуужингийн занал хийлэл хятадтай хийж байгаа газар нутгийн маргаан зэрэг бүс нутгийн хурцтмал байдалтай уялдуулж зэрэг батлан хамгаалах салбарын төсвөө дахин нэмэгдүүлж байгаа гэдгийг BBC агентлаг онцоллоо. Сөнөөгч онгоц болоод шумбагч онгоц худалдаа авах мөн далайн эргийн хамгаалалтын төсөв зэргийг тус бүртэн нэмэгдүүлэхээр энэхүү одоо төсөвт суулгаж өгсөн байна. Хүн амын насжилттай холбоотой үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх нийгмийн аюулгүй байдлын хуулийн төсөл нь Японы эдийн засгт үзүүлэх шахалтыг улам нэмэгдүүлж батлан хамгаалах болоод эргийн хамгаалтын зардлын нэмэгдэл нь Японы үрийг улам тэлэх болов гэсэн таамаг бас гарсан байна. Дорнод хятадын тэнгисийн арлуудын төлөө хятад улстай хийж байгаа маргаан улам өргөцсөн нь Японы эргийн хамгаалтын төсвийг 188 тэрбум йенээс 210 тэрбум йен хүртэл нэмэгдүүлж байна. Түүнчлэн Японы засгийн газар умарч солонгосын Пуужин цөмийн хөтөлбөр идэвхцэнтэй холбоотойгоор баллистик пуужингаас хамгаалах системээ шинжлэх төсвийг энэ оны төсөвтөө суулгаж байгаа юм байна. Японы засгийн газраас баталсан төсвийн тухай энэхүү одоо төслийг эх оны ихээр парламент нь хэлэлцэж батлах юм а.
Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Оросын холбооны зөвлөл болоод төрийн думын удирдлагуудтай хуралдах үеэрээ Оросын эсрэг тогтоосон хориг арга хэмжээ терроризмтай тэмцэх хамтын ажиллагаанд саад учруулж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн өрөндийнхэн терроризмын эсрэг тэмцэлд Оросын холбооны улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт тэрээр итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ер нь бол Оросын эсрэг тогтоосон хориг арга хэмжээ болоод бусад хязгаарлалтууд улс орнуудыг талцуулж тэднийг терроризмын эсрэг тэмцэх хүчин чармаалтаа нэгтгэгт нь бол саад учруулж байна. Анкара дэлчин сайтыг нь хөнөөсөн хэрэг Берлинд олон хүнийг дайрч хөнөөсөн үйл явдал гээд өнөөдрийн нөхцөл байдал ч гэсэн дэлхийн гол тоглогч улс орнууд хамтын хүчээ нэгтгэхгүйгээр терроризмын аюулыг дарах боломжгүй гэдгийг сануулсан гэсэн өнцгөөс Кремлийн тэргүүн байр сууриа хэлсэн байна. Орос НАТОгийн хооронд явуулж байгаа терроризм хар тамхины хууль бус худалдааны эсрэг ажиллагаа 2014 онд Оросын холбооны улс Украинаас Кримийг нэгтгэж авснаас хойш зогссон. Исламын улс алан хядагч бүлэглэлийн эсрэг эвслийг Сирид байгуулах хүчин чармайлт ч гэсэн үр дүнгээ өгөөгүй байгаа. Америкийн нэгдсэн улс Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ зарласнаас хойш гэсэн Москва Вашингтоны харилцаанд таагүй уур амьсгал ажиглагдж байгаа гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Оросын хувьд бол өрөндийг өмнөө тулгарсан гол сорилтууд ялангуяа терроризм, салан тусгаарлах үзлийн эсрэг хамтдаа тэмцэхийн оронд нэг улсыг шийтгэх шахах арга замыг эрэлхийлсэн хിവэр байна гэж Оросын зарим албан тушаалтан бас мэдгдсэн байна. Харин энэ хооронд Москва, Вашингтон хоёр харилцааныхаа одоогийн байдлын талаар өөр мэдэгдэл хийсэн нь хэвлэлийнхний анхаарлыг бас татж байна. Трампын засаг захиргаа тангараа өргснөөс хойш бол Америк нэгдсэн улс Оросын эсрэг хоригоо цуцлаж НАТО зүүн тийш тэлэх бодлогоосоо ухарна гэсэн төөрөгдөл бол Кремльд байхгүй. Москва бол асуудлыг илүү бодитоогоор харж байгаа. Хориг арга хэмжээ бол Оросд биш харин Америк, Европын бизнесийн салбарт том цохилт болох болов. Вашингтон Москвагийн хоёр талт яриа хэлэлцээ зогсон байдалд орсон гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков 5 гарагт телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Харин Вашингтон Америк Оросын хооронд зөрчил байгаа ч гэсэн албан ёсны яриа хэлэлцээнд ямар ч өөрчлөлт гараагүй хэвийн байгаа гэж Кремлээс арай өөр байр суурь хэлснийг Оросын ТАСС агентлаг иш татан мэдээлсэн байна. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн даваа гарагт Оросын холбооны улсаас бүгд найрамдах Турк улсад сууж байсан онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд Андре Карловын амь насанд халтсан хэрэгт Америк нэгдсэн улсад амьдардаг исламын шашны номлогч Гюлний удирддаг хөдөлгөөнийг буруутгаж байна. Элчин сайд Карловыг хөнөөсөн этгээд нь Туркийн цагдаагийн тусгай албанд ажиллаж байсан Мевлют Мерт Алтинташ болох нь тодорхой болсон. Түүнийг цагдаа нар аргагүй хамгаалтаар буудан хөнөөсөн. Харин Туркийн ерөнхийлөгч Сэжигтнийг исламын шашны лам Фетхулла Гюлний удирддаг хөдөлгөөний гишүүн байсан нь гарцаагүй. Сэжигтний амьдарч байсан газар түүний хэлхээ холбоо ингэж үзэх үндэслэл болсон гэж мэдэгдсэн байна. Туркийн засгийн газар Гюлен ламыг өнгөрсөн 7 дугаар сард болсон төрийн эргэлт хийх хувилдаанд голлох үүрэгтэй оролцсон гэж ингэж буруутгаж үзэж байгаа. Цагдаа прокурорууд Сэжигтэн Алтинташийг төрийн эргэлт хийх оролдлогын үеэр ажлаасаа чөлөө авсан байсан тухай мэдээллийг Туркийн хэвлэлүүд бас энэ үеэр иш татсан байна. Сэжигтний нагц ах болон зарим хамтран зүтгэгч нь Гюлний хөдөлгөөнийг дэмжигчдэг гэсэн мэдээлэл бас байгаа юм байна. Гэвч Америк нэгдсэн улсад амьдардаг Гюлен лам Анкарад болсон халдлагад ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдэж харин үүнийг террорист халдлага гэж буруу шаасан мэдээлэл гаргаад байгаамаа. Одоогоор Орос Туркийн цагдаа прокурорын хамтарсан баг дипломат төлөөлөгчийн амнасыг ямар учир зорилгоор хөнөө гэдгийг тодруулахаар хэргийг шалгаж байна. Туркийн ерөнхий прокурорын газар Сэжигтний арга гэрийн буюу түүний эцэг ихч хоёр нагц ах тэдний нёгийнх нь эхнэр зэрэг 6 хүнийг байцаасны эцэст бол өнөөдөр суллсан гэсэн мэдээлэл бас ирж байна. Хамгийн сүүлд бол Иракийн телевиз Аль-Каида бүлэглэлтэй холбоотой алан хядагч бүлэглэл Оросын элчин сайдын амнасыг хөнөөсөн хэргийн ард байгаа гэдгээ хүлээсэн тухай мэдээлэлснийг хятадын CCTV иш татсан байна. Мөн Туркийн прокурорууд Оросын элчин сайдыг буудсан этгээдийг яагаад амьд бариагүй вэ гэдэг дээр бас асуудал хөндөж хэргийг шалгаж байна. Одоогоор энэ хэрэгтэй холбогдуулж 11 хүнийг саатуулжээ. Америк нэгдсэн улс Японы Окинава мужийн хойд нутагт эзэмшиж байсан газар нутгийг Японы талд эргүүлж өгч байгаа гэдгээ мэдээллээ. Америк нэгдсэн улс Окинава арлын хойд хэсэгт цэргийн бааз байрлуулах зориулалтаар эзэмшиж байсан 4,000 га талбайг эргүүлэх өгөх талаар Японтой 1996 онд анх тохиролцож байсан юм а. Сургалтын талбайд нисдэг тэрэгний буух хөөрөх талбайн газрыг шилжүүлэх нь баазыг эргүүлж өгөх урьдчилсан нөхцөл нь байсан. Окинава мужийн зарим иргэдийн хувьд бол Америкийн цэргийн энэ баазыг эсэргүүцээд баггүй хугацаа
өнгөрч байна. Японы засгийн газар Америкийн цэргийн бааз байрлаж байсан энэ газарт дэлбэрээгүй тесрэх бөмбөг байгаа эсхийг бас эхлээд шалгаж байж газар өмчлөгчд нь наандаж 1 жил хагасын дараагаар газрыг эргүүлж өгөхөөр ингэж төлөвлөж байгаа юм байна. Энэ баазын газрыг эргүүлж өгсөн ч гэсэн Америкийн нэгдсэн улсын Япон дахь цэргийн байгууламжуудын 70% нь бол Окинава мужид үлдэх юм а. Энэ газарт нисдэг тэрэг буух хөөрөх зориулалттай шин талбай Японы иргэдийн дунд бас аюулгүй байдлын талаар болгоомжлол үүсгээд байгаа учраас Америкийн нэгдсэн улс тэдгээрийг тээврийн онгоцны нислэгийн сургуулилт хийх зориулалтаар ашиглуулахаар ингэж төлөвлөсөн байна. Японы ерөнхий сайд Шинзо Абе Америк ашиглаж байсан газраа эргүүлж өгч байгаа нь бол Америкийн нэгдсэн улсын цэргийн баазууд байрлаж байгаа Окинава арлын ачааллыг цаашид бууруулж мужийн эдийн засгийг сэргээх ийм ач холбогдолтой. Америкийн цэргийн онгоцуудын аюулгүй ажиллагааг хангах нь бол Япон улс дахь Америкийн цэргийн аюулгүй байрлах үндэс суурь нь мөн гэдгийг бол цохон тэмдэглээд Америкийн нэгдсэн улстай холбоотны харилцаагаа улам бэхжүүлэхээ амлаж байна. Үндсэндээ Америкийн нэгдсэн улс цэргийн зориулалтаар ашиглаж байсан газар нутгийг Японд чилжүүлж өгч байгаа нь холбоотны харилцаанд өөрчлөлт гарч байгаа гэсэн үг биш гэдгийг Японы хэвлэлүүдэд онцолж мэдээлж байна. Германы цагдаагийн газар өнгөрсөн даваа гарагт Берлин хотод болсон халдлагад Түнисийн иргэнийг сэжиглэн нэрэн сурвалжилж эхэллээ. Берлин хотод зул сарын баярын яармаг худалдаа руу ачааны автомашинаар дайран орж 12 хүний амьнасыг хохироож 50 орчим хүнийг гэмтээсэн халдлага болсон. Германы цагдаагийнхан энэ хэрэгт Түнисийн иргэн 24 настай Анис Амри гэгчийг сэжиглэж байна. Тэд сэжигтний нэртэй биеийн байцаалтыг халдлагад ашигласан ачааны автомашин дотроос олсон юм байна. Германы цагдаагийн газар сэжигтнийг баривчлахад хэрэг болохоор бодит мэдээллийг 100 мянган еврогоор худалдаж авахар мэдэгдээд байна. Цагдаагийнхны мэдээлснээр бол сэжигтэн Амрын өнгөрсөн оны 7 дугаар сард Германд очиж цагаачлах хүсэлт гаргажээ. Германы хэвлэлүүдээр сэжигтэн Амрыг исламын хит аврагчтай холбоо сүлбээтэй болохыг аюулгүн албаныхан тогтоосон тухай бас мэдээлж байна. Германы зарим иргэд бол Берлинд болсон халдлагатай холбогдуулж канцлер Ангела Меркелийн цагаачлалын бодлогыг эсэргүүцэж жагсаж байна. Өөрөөр хэлэх юм бол Ангела Меркелийн цагаач дөрвөсдөд хилээ нээлттэй байлгах өнгөрсөн оны шийдвэр бол бодлогогүй буруу алхам болсноос үүдэж өнөөдөр бол Германы ард иргэд хор уршгийг нь хамсаж байна гэж Германы зарим иргэд үзэж Меркелийг албан тушаалаас огцрохыг шаардж байна. Тэд хэрвээ цагаачлалын урсгалыг хаахгүй бол Германд сая болсонтой адил гэмт халдлага нэмэгдэж магадгүй гэдгийг бас сэрэмжлүүлж жагсаж байна. Ер нь энэ онд Германд дөрвөгч цагаачдын өдүүлсэн цөөнгүй хэрэг гарснаас болж Меркелийн бодлого шүүмжлэлд өртөж харин цагаачлалын эсрэг бодлого ярьж байгаа намууд олон нийтийн дунд бол дэмжлэг авч байгаамаа. Германд зул сарын баяртай холбоотой халдлага гарсан учраас Европын зарим улс орнууд бол аюулгүй байдлаа чангатгаж эхэлж байна. Тухайлах юм бол Их Британий цагдаагийн газар нийслэл болон бусад том хотуудад аюулгүй байдлаа өндөржүүлж Хатан хааны ордныг хамгаалтыг ч гэсэн чангатгаад байна. Мөн Европын холбоо террорист үйл ажиллагаа явуулах болон зэвсэг худалдан авах санхүүжилтийг хаах зорилгоор гаднаас Европын холбоо руу орох үнэт металл болоод мөнгөний урсгалд тавих хяналтыг чангатгах саналыг гаргаж байна. Энэ шинэ саналаар хэрвээ хувь хүмүүсийн авч яваа үнэт металл бэлэн мөнгө нь гэмт хэргийн үйл ажиллагаатай холбоотой байж болох үйс сэжиг бүхий бол хураах эрхийг Европын улс орнуудад олгох юм байна. Мөн Европын комисс холбооны гишүүн улс орнуудын хууль хяналтын байгууллагууд алан хятагчид болон тэднийг дэмжигчдийн талаарх мэдээлэлээ солилцох, ингэснээрээ улс орнууд тэдний хөрөнгийг зарцаах боломжтой болно гэсэн саналыг ч мөн дэвшүүлж байна. Европын холбооны эрх баригчид өнгөрсөн онд Франц, Бельгид болсон цуврал халдлагуудын дараагаар терроризмыг хил дамнан санхүүжүүлэх оролдлоготой тэмцэж ирсэн юм а. Гэвч Европын улс орнуудад эдгээр алхам нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг сая Берлинд болсон халдлага нэг талаар харууллаа гэж өрнөдийн том хэвлэлүүдэд мэдээлж байна. Үзэгчдээ би та бүхэндээ өнөөдөр олон улсын хүрээнд анхаарал татж байгааг бол үйл явдлын мэдээллүүдээс танилцууллаа. Анхаарлаа хандуулж бидэнтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Одоо үзэгч та бүхэн спортын үйл амьдралын мэдээ хүлээж авна. Үзэгчдээ Монголын мэдээ сувг өдөр тутмын спортын мэдээгээ үзүүлж байна. Монголын үндэсний олимпийн орооны 60 жилийн өдөр зориулсан эрдэм шинжилгээний баг гурал өнөөдөр боллоо. Энэ үеэр спорт олимпизмын сэдвээр үндсэн 6 илтгэлийг хэлэлцэж төлөөлөгчид санал бодлоо солилцсон байна. Монголын үндэсний олимпийн хорооны 160-ны түүх спорт олимпизмын хөгжлийн олон асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний баг хурал Монголын олимпийн түүх хүүхдийн спорт өнөө ба ирээдүй спорт холбоодын удирдлага зохион байгуулалт биеийн тамир спортын боловсролын шинжилэлд биеийн тамир спортын байгууллагуудын оролцоо Монголын баг тамирчдын олимпийн наадамд үзүүлсэн дүн зэрэг үндсэн сэдвүүдээр болж өндөрлсөн юм а. Тухайлбал спортын ангаах ухааны хөгжил эрчимтэй сэргэж байна. Цаашид тамирчид дасгалжуулагчдын амжилтанд нөлөөлөх үйс туршлага үйл ажиллагаа хэрэгтэй гэдгийг ангаах ухааны доктор профессор Сүхбат хэлж байсан юм а. Спортын ангаах ухаан одоогоос 55 жилийн өмнө бол үүссэн түүхтэй. Тийм учраас Монголын спортын ангаах ухааны хөгжлийн түүх
Монгол оронд олимпийн хөдөлгөөн үүсэн хөгжсөн энэ түүхтэй салшгүй холбоотой. Монголын анагаах ухааны хөгжлийн түүх бол тухайн улс орны цаг үеийн хөгжлийн түүхэн үетэй холбоотойгоор хөгжиж ирсэн. За 90 он хүртэл бол одоо социалистик баримжаатай хөгжиж ирсэн тэр түүхэн үед бол эрчимтэй хөгжиж ирсэн. За шилжилтийн эдрэтэ үед бол бас тодорхой хэмжээгээр уналтанд ороод за өнөөдрийн байдлаар эргээ цаахан сэргэх энэ хөгжлийн үеитэнд орж байна. Баян үлгийн аймагт урам олимпийн зөвлөл гэж байгаа. Тэр биеийн тамир спортын газар дээр байрлдаг. Тэнд ажиллаж байгаа. Тэгээд ер нь олимпийн үзэл санааг бол ер нь энэ улс даяар энэ өргөн дэлгэрүүлэх, энийг хүүхд залуучуудад ойлгуулах, олимпийн танхим байгуулах ажил эднэр шим бол өрнөд тун сайн явагдаж байгаа. Эрдэм шинжилгээний баг хуралд нийслэл дүүргүүдийн биеийн тамир спортын газар, аймаг орон нутгийн биеийн тамир спортын газрын удирдлагууд спортын мэрэгжилтэн өдөргүүтээ 100 гаруй төлөөлөгч оролцож, тулгымдсан асуудлуудыг хэрхэн шийдэх арга замуудын талаар санал бодлоо солилцож байлаа. За спортын салбарыг хөгжүүлэх эцсийн дүнд тамирчны амжилтыг өндөр түвшинд гаргахад шинжлэх ухааны олон талт үзэл санаа чухал гэдгийг дээрх сэдвүүдээр илтгэл тавьсан эрдэмтэн судлаачид хэлж байсан юм а. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир спортын газраас өнөөдөр спортын сэтгүүлчид уран бүтээлчдийг хэвлэлийн танхимда хүндэтгэн хүлээн авсан байна. Монголын телевиз радио сонин сэтгүүлийн 10 гаруй уран бүтээлч биеийн тамир спортын газрын эдээд чагнал алтан одоор ингрэмлэлээ. Боловсрол соёл шинжлэх ухааны спортын яамны харьяа засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир спортын газрын дарга Монгол Улсын гавь тамирчин Шарав Жамц биеийн тамир спортын газрын спортын бодлого зохицуулах хэлтсийн дарга Бахит Чанар өнөөдөр спортын салбарт хүрээлттэй ажилласан уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. За энэ үеэр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн спортын албаны сэтгүүлч Бат Жаргал, Асент найруулагч Найдан Сүрэн, News MN мэдээллийн сайтын сэтгүүлч Бадам Гарав, Болорчлуун, Буян Далай, Монгол телевизийн сэтгүүлч Инх Баяр, спортын сэтгүүлч Жавхлан, Идэр Уган, Хамар Төвшин нар ажил үйлсээ өнлүүлж, биеийн тамир спортын газрын алтан од шагналаар ингрэмлэлээ. Энэ 2016 он Монголын спортын сэтгүүлчдийн хувьд Монголын бүх ард түмний спортын 14-р их наадам, олон улс төв дэлхийн тэмцээн уралдаанууд, Риогийн олимпийн их наадам гээд үйл явдал ажил үйлсээр харвинжил байлаа. Манай спортын албанаас гаргадаг бүх л төлөвлөгөөд дээр нь ажилладаг. Өөр бас нэг найруулагчд байгаа ах нар бидэртэйгээ хамтраад ээжлээд бүх төлөвлөгөөд дээр л ихэд ажилладаг дөө. Телевиз гэдэг бол өөрөө багийн нэгт хамтын ажиллагаан дээр тогтож уран бүтээл гардаг байгаа. Нэг хүний ажил гэж байдгүй. Тэгээ яг миний багийн маань ажлыг үнэлж тэ намайг төлөөлүүлж наваг шагнасан баха гэж бодож байна. Биеийн тамир спортын газраас энэ сарын ихээр боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, үндэсний шгшээвгийн алба, спортын сэтгүүлчдийн холбоо, Монголын үндэсний олимпийн ороотой хамтран спортын салбарт эв найрамдлыг уриалж эвтэй болох хүчтэй спорт төрлөгийг зохион байгуулад байлаа. Эв нэгдлийг бий болгоход спортын салбарын нийт ажилтаа албаагчид хэвлэл мэдээллийн төлөөлөл чухал үүрэгтэй гэдгийг биеийн тамир спортын газрын дарга тодтогч байсан юм а. Монголын үндэсний олимпийн орооны тэргүүндээ шагнал гардуулах Бүртичан 2016 ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж спортын шилдэгүүд тодорох торгон мөчөө орцсоор байна. Оны шилдэг тамирчид, дасгалжуулагчид гээд спортын салбарын шилдэгүүд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодорно. Энэ 2016 оны спортын шилдэгт нэр дэвшигчдийг тодруулах санал хураалтын шугам өнөөдөр 23 цаг 59 минутанд хаагдана. Энэ бол одоо олон улсын жишгээр бол явагддаг. Энд бол манай спортын мэрэгцэн сэтгүүлчид энд санал өгч энэ жил хэн хамгийн тэргүүн байх юм бэ гэсэн энэ одоо намнаас бол энийг шалгаруулж энэ дээр бол бид нар бүрчэн авал өслөх ажиллагаа бол дээр бол гартаж өгнө. За тэгээд энэ жилийн хувьд бол мэдээж олон тамирчид маань бол амжилт их гаргасан, амжилт ариунтай, за тэгээд их өрсөлдөөнтэй энэ одоо борчин төлөө одоо хүмүүс бол одоо санал өгсөн. Бүртичан 2016 спортын салбарын оны шилдэгт нийт нэр дэвшигчдээс оны шилдэг эмэгтэй тамирчин 3, шилдэг эрэгтэй тамирчин 3, шилдэг дасгалжуулагчаар 3 хүн тус тодорох юм байна. Мөн оны шилдэг залуу тамирчин, мөн оны шилдэг залуу тамирчин, оны шилдэг спорт тоглоомын баг тамирчдыг спортын мэрэгшсэн сэтгүүлчид сандын дүнгээрээ тодруулна. Одоо үзэгч та бүхэндээ дэлхийд дахин болж байгаа спортын тэмцээн уралдааны мэдээлэлээс хүргэе. Олон улсын цаны холбооноос жил бүр зохион байгуулдаг цанын дэлхийн сумын авраг шалгаруулах тэмцээний энэ оны 11 дахь гараа болж ялагчдаа тодруулжээ.
Цаны спортын дэлхийн цомын авраг шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээний ээлж дугаараа кросс ангилалд болж дэлхийн шилдэгүүд Австрийн Монтафон дахь цаны баазад хөрсөлдсөн байна. Энэ өдрийн гараанд эрэгтэйчүүдээс Францын алдарт тамирчин Олимп дэлхийн авраг Ян Фредерик Шапио шилдэг нь байлаа. 27 настай алдарт тамирчин Шапио энэ оны кросс ангиллын нээлтийн гараанд төрүүлээд байсан бөгөөд энэ жилийн дэлхийн цомын 2 дахь түрүүгээ инх хүртэж байна. Харин түүний нутаг нэг тамирчин Йонас Девосокс удаах байртанд шалгарсан бол Швейцарын цанчин Марк Бишопбергер 3 дугаар шалгарчээ. Ян Фредерик Шапио инхүү энэ оны дэлхийн цомын тэмцээний 11 гарааны дараах нийлбэр дүнгээр 5780 оноотой бүх тамирчныг тэргүүлж байна. Олон улсын цаны холбооны дүрм ёсоор цанын үндсэн 6 төрлөөр нийтдээ 46 гарааны уралдаан болж 2016 оны дэлхийн цомын эзэн тодорхой юм а. Энэ өдөр мөн эмэгтэйчүүдийн 2016-аас 2017 оны цанын дэлхийн цомын авраг шалгаруулах тэмцээний 11 дахь гараа кросс ангиллаар Австрийн Монтафон дахь цанын баазад боллоо. Кросс ангиллалд болсон өмнөх 3 гарааны 2-т төрүүлээд байсан Канадын алдарт тамирчин Мариэлла Томпсон өнөөдөр ч кросс ангиллын энэ цаг үеийн шилдэг нь болохоо батлан харуулсан байна. 2014 оны Сочиг өвлийн олимпийн авраг, 2013 оны дэлхийн залуучуудын авраг, өдгөө 24 настай Мариэлла Томпсон 2012-2014 онд кросс ангиллаар дэлхийн цомын тэмцээнийг өнгөлж байсан амжилттай. Тэгвэл энэ өдрийн гарааны дэдвэрт Мариэлла Бергер Стабел шалгарсан бол Германы Хайди Захар 3 дугаар арт орсон амжилттай уралдааныг өндөрлүүлжээ. Энэ цаг үеийн дэлхийн шилдэг цаанчин Канадын Мариэлла Томпсон энэ оны эхний 11 гараанд нийтдээ 425 оноо авсан амжилтаараа бүх тамирчныг хошуужилж байна. Дэлхийд нэр хүн дээрээ тэргүүлэгч Германы Бундслигийн тэмцээний 16 дугаар тойргийн тоглолтууд урчин болж өндөрлөлөө. Энэ тойргийн онцлог тоглолтуудын тоо мэдээлэлээс одоо үзэгч та бүхэнд хүргэе. Энэ тойргийн хамгийн онцлог тоглолт Бундслигийн тэмцээний эхний 15 тойргийн дараах байдлаар лигийн 18 багийг адил 36 оноотой тэргүүлж байсан Байерн Мюнхен болон Лайпциг клубууд хоорондоо уулзраад тарлаа. Лигийн 26 удаагийн авраг Мюнхен хотын баг Альянс Арена зингэлт хүрээлэндээ тоглолтын эхнээс олон шуургасан довтлогооныг хийж байсан. Багийн шилдэг довтлогч Роберт Левандовскигийн дамжуулалтаар Тиаго Алкантара эхний голыг оруулсан байна. Мөн үүнээс төд удалгүй 35 настай Испани агс хамгаалагч Шаби Алонсо тооны харьцааг 2-д болгосон. Энэ тоглолтын 30 дахь минутанд Лайпцигийн гол агс хамгаалагч Швед залуу Эмил Форсберг улаан утсаа талбайг өргөсөн байна. Улмаар Роберт Левандовски тургуулын цогцолтой амжилтаа гүйцэтгэснээр энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм а. Хойш довтлогч Левандовски улирлэгснээс хойш 12 голыг оруулад байна. Ингэснээр Байерн бүтэн 3 оноо авснаар 16 тойргийн дараах байдлаар 39 оноотой болж Бундслигийн тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Бундслигийн тэмцээний 8 удаагийн авраг Германы алдарт Боруссия Дортмунд энэ тойрогт Сигнал Идуна паркта 80,000 орчим хөгжөөнд дэмжигчдийнхээ хамтаар Аугсбург клубыг хүлээн тоглолоо. Эхний голыг талбайн зочдоос бүгд найрамдах Солонгос улсын легионер тамирчин Жидон оруулж багтаа тэргүүлэг авчирсан. Харин Дортмундаас ур чадвар нь эрчимтэй өсч байгаа багийн залууд 19 настай Франц довтлогч Усман Дембеле улирлын 4 дахь гол оруулж тооны харьцааг тэнцвүүлсэн юм. Багуудынхүү үндсэн цагт 1-1 харьцаатай тэнцснээр Дортмунд 16 тоглолтын дараах байдлаар 27 оноотой лиг үснэгтийн 6 дугаар арт улирлыг үргэлжлүүлж байна. Боруссия Мөнхенгладбах клуб энэ удаад өөрийн Боруссия паркта лигийн хүчрхэг өрсөлдөгч Wolfsburg-ыг хүлээн авч улирлын 16 дахь тоглолтоо хийлээ. Тоглолт эхлээд 3 минутын дараа Даниэл Калежури голын сэлхийг хагалсан. Тоглолтын 2 дугаар үед талбайн эзэдийн шилдэг хослол болох Ларс Штиндл Торган Азар нарын хослол амжилттай болж тооны харьцааг тэнцвүүлсэн ч Германы шгшөөгийн тамирчид Wolfsburg клубт 3 оноо авчирсан юм а. Энэ удаад Юлен Дракслерийн дамжуулалтыг Герман довтлогч Мари Гомс амжилттай төгсгсөн байна. Багууд одоогоор адил 16 оноотой хүснэгтийн 13-14 дугаар арт дараалан бичигдэж байна. Хилийн чандад болж байгаа спортын тэмцээн уралдааны мэдээлэлээс үргэлжлүүлэн үзэгч та бүхэндээ хүргэе. Европ ТV-ийн шилдэг багууд өрсөлддөг Саксан бөмбөгийн Евро лигийн тэмцээний 13 дугаар тойргийн тоглолтууд болж өндөрлсөн байна. Евролигийн тэмцээний өнгөрсөн улирлын дэд авраг Туркийн Фенербахче энэ тойрогт нутаг нэгт Драшофака Догус Стамбул клубыг талбайдаа хүлэавлаа. Энэ жил Евролигийн тэмцээнд Туркийн шилдэг 4 баг өрсөлдөж байгаа бөгөөд Стамбул хотын 2 багийн хүү хоорондоо очраад дараа тогсон юм а. Багууд 4-ийн турш талбайд маш шир өрсөлдөөнийг үзүүлж хожлын төлөө бүхнээ дайчилж байлаа. Улмарын тоглолтод Драшофака Догус Стамбул 71-64 харьцаатай өрсөлдөгч очсон. Тэднээс Скотти Уилбек нь 22 оноо, Уилл Клабер нь 20 оноо авч багийнхаа хожилд гол үргийг гүйцэтгэжээ. Евролигийн тэмцээний 7 удаагийн авраг Оросын холбооны улсын алдарт ЦСКА Москва энэ удирдлийн 13 дахь тоглолтоо Израилийн Маккаби Покс Тель Авив багтаа хийлээ. 4-ийн турш энэ тэнцвэх өрсөлдөөнт үргэлжилсэн тоглолтод аврагын хамгаалагч ЦСКА 80-76-гийн харьцаатай өрсөлдөгч очсон байна. Ингэснээр тэд 13 тойргийн дараах байдлаар 12 хожиж, ердөө 1 хожигдсан амжилттай Европ ТV-ийн шилдэг 16 багийг тэргүүлж байна.
Эрхэм үзэгч та бүхэндээ Монголын мэдээ сувг Пүрэв гарагийн спортын мэдээг үзүүллээ. Одоо оройн өдрүүдийн цаг агаар мэдээ хүлээж авна. Өлгийд шөндөөн 16 өдөртөө 5 хэмхүйтэн. Улаангомд шөндөө 32 өдөртөө 23 хэмхүйтэн. Ховдод шөндөө 20 өдөртөө 6 хэмхүйтэн. Алтайд шөндөө 16 өдөртөө 4 хэмхүйтэн. Улаастад шөндөө 23 өдөртөө 12 хэмхүйтэн. Тосон цэнгэлээ шөндөө 35 өдөртөө 24 хэмхүйтэн. Баянгор шөндөө 22 өдөртөө 11 хэмхүйтэн. Моринд шөндөө 29 өдөртөө 20 хэмхүйтэн. Хатгалд шөндөө 25 өдөртөө 15 хэмхүйтэн. Цэцэрлэг шөндөө 17 өдөртөө 4 хэмхүйтэн. Хархоринд шөндөө 19 өдөртөө 5 хэмхүйтэн. Арвахэрт шөндөө 16 өдөртөө 4 хэмхүйтэн. Болгонд шөндөө 27 өдөртөө 14 хэмхүйтэн. Дарханд шөндөө 23 өдөртөө 14 хэмхүйтэн. Эрдэнэтэд шөндөө 20 өдөртөө 8 хэмхүйтэн. Чойрт шөндөө 19 өдөртөө 8 хэмхүйтэн. Сүхбаатарт шөндөө 29 өдөртөө 16 хэмхүйтэн. Зүүнараа шөндөө 25 өдөртөө 15 хэмхүйтэн. Зомодод шөндөө 20 өдөртөө 10 хэмхүйтэн. Багнуурт шөндөө 30 өдөртөө 15 хэмхүйтэн. Чингис хотод шөндөө 30 өдөртөө 16 хэмхүйтэн. Барангуурт шөндөө 21 өдөртөө 12 хэмхүйтэн. Чавсанд шөндөө 24 өдөртөө 14 хэмхүйтэн. Мандалгав шөндөө 20 өдөртөө 7 хэмхүйтэн. Даланзадгад шөндөө 16 өдөртөө 3 хэмхүйтэн. Хамбогдод шөндөө 12 өдөртөө 2 хэмхүйтэн. Саяншандд шөндөө 20 өдөртөө 7 хэмхүйтэн. Замын өдөд шөндөө 20 өдөртөө 5 хэмхүйтэн. Нээсэл Улаанбаатар хотод шөндөө 21 өдөртөө 12 хэмхүйтэн байх болно. Хүмүүстээ бид та бүхэнд цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн Пүрэв гарагийн дугаараа үзүүллээ. Та бүхэний маргаашийн ажил үйлс өдрөг өдөрмжтэй болтугай. Сайхан амраарай.